сайхан төргий. За өөрийн тэг гişүүн зарчмын зөв асуудлаасаа за тэгээд тэрний одоо сайтын хариулт тэнтрийг бол ингээ уншиж танилцсан. За энэ дээр ингээд нэмж асуух асуулт байна. За боловсролын зээлийн санд бид нар Батнайрамд гишүү ахлаад бид нэлээ хилцэж яриад шин журам өөрчлөлтүүд оруулсан. Тэр шин журмын дагуу одоо явж байгаа юу? Тэрүүгээр одоо ямар нэг шин журамтай холбоотой асуудлууд, хүндрэлтэй асуудлууд гарч ирсэн үү? Тэр тулгарч байгаа зүйлээ бол бас одоо энэ цаг үеийг ашиглаад бас хэлүүл зүйтэй байна гэж бодож байна. За эргэн төлөлтийн хувийг сая 97% гээд дотоодод сурж байгаа нь 97% байгаа гэд хэлжлээ. Энэ үннөө? Үнэхээр яг энэ бодит ийм эргэн төлөлт нь ийм байгаа юу гэдэг. Бид нар ч одоо ийм байгаа шүү дээ. Боловсролын яамны төсөв дотор маань төсөвт бүрдүүлэх орлого дотор жишээлбэл энэ боловсролын зээлийн сангийн эргэн төлөлтөөс 145 тэрбум төгрөг орох ёстой гэж байгаа. За тэгээ 97%-тай за гадаадад явснуудынх нь орж ирэх бах. Тэгээ 145 тэрбум төгрөг дотормаас одоо хэдэн хувь нь одоо эргэн төлөгдөхөөр байгаа вэ? За энэ жишээлбэл энэ 2025 онд одоо хэдэн төгрөг орж ирэхээс хэдэн төгрөг нь орж ирээд хэдэн хувьтай явж байгаа гэдгийг асууя. За тэгээ ер нь гадаад дотоодын зээлийн одоо энэ сургалтын төлбөрийн зээл хөнгөлөлт тэтгэлгийн нэг тоо харьцааг та бүхэн хэлээд байгаа ш. Гэхдээ оюутны тоогоор биш. Тэгэхээр цөөн болчиход байдаг гадаад нь мөнгөн дүнгээр нэг харьцуулаад хэлээд өгөөч ээ. За энэ ер нь зохистой харьцаа нь хэд байх ёстой юм бэ гэдгийг нэг мэдмээр байна. Дараа нь багшаар суралцагчдад олгох төлбөрийн хөнгөлөлт төсөвт хэдэн төгрөг туссан байсан бэ? Одоо өнгөрсөн жил. Тэгээд тэр нь хэдэн хувийн бэлдээс одоо багшийн бид нар хөнгөлөөд байгаа шүү дээ. Сургалтын төлбөрийн. За тэдэн оюутны хэлсэлээ тэдээр хөнгөлнө гэсэн нэг юм тооцоо төлөвлөлт байж байгаа төсөвт сурж яг багшийн салгаж ярьж байгаа шүү бэ. Тэгээ энэ хэдэн хувийн биелэлтэд явсан ер нь энэ талын юмыг асууя. Тэгэхээр биелэг бол ямар байдгийг эсвэл цаанд багшаар сураад байгаа мөртлөө хөнгөлтийг 100% болчоод хөнгөлтөө эдэлж чадахгүй байгаа оюутан байна уу гэдэг энэ зорилгоор би бас асууж байгаа шүү. Нөгөө талаас бид нар тэр журамд оруулахдаа би бол санаа хэлжсэн. Гэхдээ тэр бүрэн тусаагүй байсан. Өндөр оноотой хүүхдүүдийг бид нар одоо багшийн мэргэжлэр сурах үед бүр төлбөр хөнгөлөхөөс гадна цалинтай оюутан болох талын бодлого барья гэдэг саналуудыг оруулж ирсэн. Ингэжээж бид нар нэг 600-аас дээш SDK шалгалтанд тухайн мэргэжлэр авсан хүүхдүүдийг оруулах багшигаа чанаржуулах гэсэн юм байсан. Тэгээ энэ талын арга хэмжээ нэвтрэгдсэн үү гэдэг асууя. За баярлалаа. За баярлалаа. Наранбаяр сайд хариулна. За баярлалаа. Тэгэхээр энэ дотоодын зээл за гадаадд суралцагчдад олгосон зээл гэдэг. За 2024 оны байдлаар бол за гадаад дотоод зээл бол нийтдээ хөнгөлөлтөө зээл оюутны хөгжлийн ингээд явна. За 363 сая байжгаад за оюутны хөгжлийн зээл нь бол 11 тэрбум 614 болж ингээд нэмэгдсэн. За энэтэй харьцуулахад бол гадаад суралцагчдад олгосон зээл нь бол 2 тэрбум 579. Энэ тоо зөв үү те? Ийм нөхцөл байдалтай байна. Тэгэхээр ер нь бол бид бас энэ багшаар суралцж байгаа оюутнуудад бол 2026 онд өргөн мэдүүлсэн төсвийн тоо нь бол 13 тэрбум 670 сая төгрөгөөр багш мэргэжлэр суралцж байгаа оюутнуудад одоо төлбөрийн 100% одоо хөнгөлтийг үзүүлэхэд зориулж ийм юу гаргасан. За эндээс өнөөдөр ингээд энэ зээл чинь бол аль 2014 оноос эхэлсэн. За эндээс эхлээд ингээд явсан энэ тэтгэлэг зээлүүдийг ингээд дүгнээд үзэхэд өнөөдөр багш мэргэжлэр суралц төгсчөөд тэгээ багшаар ажиллаагүй 800 гаруй хүн байна. Тэднийг одоо эргэж багшлуулах, багшийнхаа одоо ажлыг хийлгэх, эсвэл одоо зээлийг эргүүлэн төлөвлөх юм шаардлага бол тавьж байгаа. Тэгэхээр өнөөдөр бол бид бас багш ажилтны хүүхдэд бол суралцагчдад 2.3 тэрбумыг баталчаад байна. За 10-аас 12 сард бол санхүүжилтээр хүлээгдэж байна. За 2024 онд бол 571 суралцагчд 2 тэрбумыг олгосон. За 2024 онд 9.7 тэрбум төгрөг
бол одоо энэ зээл зориулж гаргаад нийтдээ гүйцэтгэл нь бол 99.6%-тай ингэ явж байгаа. Тэгэхээр өнөөдөр гадаад суралцагчдын зээл бол нийтдээ энэ нийт одоо энэ зээлийн за энэ улсын хурлд нодлон 25 оны төсвийн тодтоглоор бол 15 тэрбум 325 сая байна шүү. Төрийнхээ тоог уучлаарай. Хасъя. Тэгээд ерөнхийлөгчийн тэтгэлэгт бол нийтдээ 53 тэрбум 17 сая гэдэг. За ингээд Монгол улсын засгийн газрын тэтгэлэгт бол 18 тэрбум 664 ийм байдлаар явж байна. Тэгэхээр ер нь бол гадаадас суралцж байгаа суралцагчдын нийт зээлд эзэлж байгаа хувь хэмжээ нь ганц цэцгээ хэдэн үе болж байна? 70% таа явж байгаа. 30% нь бол дотоод. За баярлалаа. За нэмж ажлын хэсгээс гишүүний асуултанд бүрэн хариулъя. За 6 дугаар микрофон. Нэр албан тушаалаа хэлээрэй. За боловсролын яамны санхүүрэн уралдааны газрын дарга Долчин Сүрэн 2025 оны төсвийн тухай хуулиар боловсролын зээлийн сан дээр нийт 156 тэрбум төгрөг батлагдсан. Үүний 126 нь улсын төсвөөс 30 нь иргэн төлөвлөлтөх зээлээс санхүүжхээр төлөвлөгдсөн байгаа. За тэгээ 8 дугаар сарын байдлаар 30 тэрбум төгрөгийн иргэн төлөлт нь болохоор 13.3 тэрбум бөгөөд үүний 2.5 тэрбум төгрөг нь болохоор дотоодын хөнгөлөлттэй зээлээс 8.4 тэрбум төгрөг нь болохоор оюутны хөгжлийн дотоод зээлээс 2.6 тэрбум төгрөг нь болохоор гадаадд суралцагчдад олгосон зээлээс тус иргэн төлөвлөлт хийсэн байна. За баярлалаа. За Эрдэнэ олд гишүүн